Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 4-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Галиндвийн Батмөнхийг танилцуулж байна. Батмөнх нь Улаанбаатар хотын уугуул, эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар хэвс, Таван богд, Апу, Норбо зэрэг манай улсын урдаа барьдаг томоохон аж ахуйн нийтчүүдэд эдийн засагч, менежер, захирал зэрэг ажлыг хийж байсан бүтээн байгуулах ариун туршлагатай нэгэн. Түүнийг Сэлбийн Батмөнх гэлцдэг нь учиртай. Улаанбаатарчуудын очих дуртай газруудын нэг манай хотын анхны гидротехникийн байгууламжуулах Сэлбийн голын төслийг хэрэгжүүлсэн мэлээ. Анх Улаанбаатар хот 2011 онд Улаанбаатар хотын удирдлагууд тухайн үеийн бас Сүхбаатар дүүргийн засаг дарга байсан Баяр магна дарга нар энэ төслийг санаачилж ер нь бол хэрэгжүүлэх гэсэн юм ажлыг эхлүүлсэн байлээ. Тэгээд энийг сонгон шалгаруулалтаар явсан манай компани бол уул уурхайн хүнд машин механизмын худалдаа сервисийг хийдэг, бас барилгын томоохон бас ажлууд дээр туслан гүйцэтгэгчийн ажлыг хийгээд явдаг ийм туршлагатай компани байсны хувьд энэ яг гидротехникийн байгууламжийг бас хийх бас санаа зорилго бас байдаг байсан. Тэгээд яг тэр үед 2011 онд энэ Сэлб голын тогтчлтын энэ тендерийг бол зарласан. Газар шим гэдэг яг энэ гидротехникийн байгууламжаар бас бүтээн байгуулалт хийдэг компани. Тэгээ энэ компанитай нийлээ хоёулаа хамтраад энэ бүтээн байгуулалт тогтчлтын ажлыг хийя гэж ярилцаад тэгээд энэ төсөлд нь бол оролцсон. Тэгээд энэ төсөлтөө бол шалгараад амжилттай шалгараад тэгээд 11 оны 8 сарын 20-нд ажил маань эхэлж исэн. Ийм нийтдээ 3 жил орчим хугацаанд хийгдэж дууссан байгаа. Сэлб бол энэ манай залуучуудын санаа. Ер нь Сэлб голыг ингээд тогтчуулъя. Урсцыг нь бол сайжруулъя. Орчныг нь бол хүн амрах тодорхой одоо хэсэг бий болгоё гэдэг ийм ерөнхий санаан дээр бол төсөл бий болсон. Тэгээ бид нар бол тэр үед чинь бас хотын төсөв нэлээд бага. Тийм учраас нөгөө их хурлын гишүүд чинь 76 тэрбум 76 гишүүнд дарцдаг байлаа шүү дээ. Тэгээ бид нар их хурлын гишүүдэд тухайн үед нь тэр тойргоо сонгогдсон гишүүдэд нь хандсанаар бол эхний их үсрээ бол олсон шүү дээ. Тэгээ тэр нь одоо тухайн ерөнхий сайд байсан Сүбат бол өөрийн одоо багцаасаа бол энэ ажлыг санхүүжүүл дэмжихээр бол шийдвэр өгсөний дагуу бид нар анхны төслийг хийж байгаа. Тэгээд тендер зарлаад тэгээд энэ Батмөнх гэдэг захиралтай энэ компани бол гүйцэтгэлтээр нь орж ирсэн. Зөвхөн тэр тодорхой одоо 800 м газар ахаа. Тэр газар дээр л энэ их хурлын гишүүний багцаар бол бид нар энэ төгсөлтийн ажлыг хийсэн, сайн хийсэн, үр дүнгөө өгсөн ийм төсөл шүү дээ. Одоо тэнд бол орой орчин цагаар ялангуяа намар 100 бол их гоё орчин шүү дээ. Тухайн үеийн хотын удирдлага Мөнх хоёр засаг дарга байсан. Мөнх хоёр засаг дарга бол энэ төслийг бол анханаас нь өөрөө санаачлаад явж исэн гэдэг утгаар бол байнга энд анхаарал тавьж одоо ингэж маш их өөрөө байнга одоо бараг л гүйцэтгэгч шиг л одоо нэг 7 хоног 10 хоногтой бол байнга нэг удаа ирдэг, өөрийн биеэр ирдэг ус. Бас тэр нэг юу би тодхон санаж байна. Бид нар яг энэ голын тогтчлтыг нэлээд сайхан хийгээд ер нь бол сүүлийн ажилбарууд хийхэд бэлдээ цэвэрлсэн байсан. Тэгээд усаа тавих ийм ажил эхлэхийн яг урд өдөр нь маш том үер болоод энэгээр одоо голоор дүүрэн үер болоход ерөөсөө баг үертэй зэрэгцэл хаанаас сонссон. Тэгээд ерөөсөө зэрэг тухайн үеийн удирдлагууд бүгдээрээ хүрээд санаа зовоод хүрээд ирж ирсэн. Энэ нь бол айгүй бас тухайн үедээ харамсалтай зүйл боловч чиг нэг удирдлагууд маань ингэж богино хугацаанд ирж ирсэнээс маш их сэтгэл гаргаж ирсэн. Тэндээс харагдж идэг. Тэгээд тэнд бол маш их хувийнхаа өвчтөр маш их баярлж ирсэн. Анх ингээд төсөл эхлэхэд бол яг л одоо энэ дуусаад үргэлжилж байгаа ийм л байдалтай байсан. Тэгээд магадгүй харин энэ доошоо бол харьцангуй гайгүй. Яг энэ хэсэг маань бол үндсэндээ бол хамгийн бохирдолтой хэсэг байдаг байсан. Тэгээд одоо ингээд харьцуулаад харах юм бол энэ төслийг бол одоо маш зөв зүйтэй хотын өнгө зүсийг дээшлүүлсэн бас иргэдийн ая тухтай орчныг одоо бий болгосон ийм төсөл маш одоо өнөөгийн нийгэмд одоо нийслэл хэрэгцээтэй төсөл байсан юм байна гэдэг нь бол хэн бүхэнд харагдж байгаа баха. Тэгээд энэ төслийг бол цаашдаа үргэлжлүүлээд явах юм бол Улаанбаатар хотын маань бас одоо өнгө төрөгч гэсэн маш их сайхан нэмэгдэнэ. Тэгээд тухайн үед бол яг энэ төсөл 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа гэдэг нь тухайн үеийнхээ хашаар бол нөхцөл бол нэлээд өндөр өртөгтэй гэсэн ийм юм байсан боловч одоо эргээд тэр одоо хөрөнгө оруулалттайгаа харьцуулах юм бол бас зөв зүйтэй төсөл байжээ гэж одоо хүмүүс ярьдгийг.
Энэ авчин тэгэл ер нь энэ авийн залуучууд одоо бидний үеийн хүмүүс их гарч ирдэг газар болсон. Орой морой гарч ирж явах тэр настай хүмүүс их гарч ирдэг болсон. Их л гоёлах шүү гэдэг шүү дээ. Их төгсөлтэй нас их өөр хийцээ. Тэр нь ингээд энэ доошоо машаа ингээд дагуулаа явуул их гоё юм шиг санагдтаа. Тэгээд манай иргэд бас өөрсдөө хүнсртэй хог өдрөө аяхгүй байгаа дэвлэх зүгээр цэвэрх юм санагдтаа надад. Энэ сэргээ сахны их сайхан сэтгэл санхан байдаг юм л да. Нөхөн тэгээ энэ сайхан сэтгэл яваад энэ ингээд улам сайхан ингээд тогтжуулах юм бол хүн бүхэн ингээд ярих дуртай л болох. Тэгээ өглөө би үрт ирээд энэгээр яваад энэ усны шимээ сонсоод ингээд явахад толгой тайрах юмас сэргээд бас нэг хүүхдүүдэд загарт сайхан байдаг юм л да. Тийм хэрэгтэй л Хэрэгтэй. Энэ бол аргагүй одоо тэргөө сайхан өшөө ийшээгээ тогтжуулбал сайхан л болох байх. Өшөө энэ орон сууц ихтэй байна. Энэ гадуур салхинд явхад хүн орой салхимлахынд явхад хүмүүст хэрэгтэй л болно л да. Ирэх 4 жилд Баянзүрх дүүрэг ямар өнгө төрхтэйгээр хөгжихийг шийдэх хариуцлагатай сонголт удахгүй болох гэж байна. Галандвийн Батмөнх журмын нөхдийнхөө хамт аз жаргалтай Баянзүрх мөрийн хөтөлбөрийг сонгогч та бүхэнд санал болгож байна. Би ч одоо энэ 4-р хороонд бол одоо яг анх гал голомтой бадраагаад айл ируулаад тэгээд эцэг хүн болсон манай хоёр хүүхэд хоёлаа одоо энэ хороонд төрж өсөөд хорооныхоо цэцэрлэг сургуулиар хүмүүжээд явж байгаа. Тэгээд хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудал бол маш хүн дээр одоо яригдж байгаа. Энэ сургууль цэцэрлэг манай хороонд бол маш цөөхөн цэцэрлэг сургууль байдаг. Энэ бол одоо яг хорооны иргэдийн болон энэ хүүхдүүдийн дунд бол одоо хүрэлцээ бол маш хангам тутамг. Тэгэхээр энэ дээр бол нийгмийн яралтай бол одоо энэ сургууль цэцэрлэгийн асуудлыг бас төлхөө одоо байгуулах. Гэхдээ өнөөдөр бол хараахан болсон төс хүндрэлтэй байгаатай холбоотойгоор энэ асуудал бол богино хугацаанд шийдэгдэхгүй. Тэгэхээр бол энэ богино хугацаанд байж болох шийдэл юу вэ гэхээр миний харж байгаагаар энэ одоо гэрээр хүүхд харах үйлчлэгийг бол одоо энийг өөгшүүлэн дэмжих шаардлагатай байна гэж харж байгаа. Дүүргийн иргэдийн хуралд одоо төлөөлөгч болох юм бол миний хэдийн гол хийх ерөөсөө ажлуудын нэг бол энэ асуудлууд орж байгаа. Нэгдүгээр тэр гэр хорооллын одоо цахилгаан түгээх сүлжээний дэд бүтцийг сайжруулах, тэгснээр одоо иргэдийг одоо хямд цахилгаанаар хангаж одоо дулааны асуудлыг шийдснээр нь утааны асуудлыг бас шийдэж байгаа юм асуудал гэж харж байгаа. Арга зам гэж харж байгаа. Нөгөө талдаа энэ хүүхдийн одоо сургууль цэцэрлэг энэ хүртээмж хангамжийн асуудлыг бас энэ дээр бас шийдэж энэ дээр бас тодорхой хэмжээний ажил хийх ёстой байна гэж ойлгож байна. Ер нь бол одоо өнөөдрийн одоо манай нийгэм тулгамдаад байгаа гол асуудал бол энэ ажилгүйдэл. Мэдээж энд бол эдийн засгийн хямрал гэж яриад байгаа энэ хүчин зүйлч нөлөөтэй байна. Дараагийн асуудал бол бид нар өөрсдөө бас энэ явж байгаа хийж байгаа ажлаа зөв зохион байгуулж ажлын байрыг бий болгож чадах юм бол бас боломжтой. Ажилгүйдлийг бол тодорхой одоо төвшин бариад байх. Ажлын байраар иргэдийг бас хангаад орлоготой болгоод байх тийм болцоо байдаг гэж би ойлгодог. Яагаад ингэж ярьж байгаа нөхөр би өөрөө бас Улаанбаатар хотын нөгөө яармагт байдаг шинэ яармаг төслийн төслийг удирдаад бас нэг хэсэг явж исэн. Тэрний хүрээнд бол манай төслийн хүрээнд яармгийн иргэдийг ажлын байраар хангах сургалтын төвийг байгуулад хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр шүү. Тэгээд энэ хөрөнгөхийн нөгөө сургалтын байраараа дамжуулаад тухайн орон нутгийн ажилгүй иргэдийг одоо мэргэжил мэдлэгтэй болгоод барилгын одоо гаг нуурчин, өрлөгчин, тоокчин гэсэн ийм ажлын байрууд дээр сургалт явуулаад тэгээд тухайн орон нутгийн одоо иргэдийг ажлын байраар хангаад орлоготой болоод тэр орлоготой иргэд маань эргээд өөрөө тэр тухайн орон нутагт явж байгаа бүтээн байгуулалтанд оролцсноороо эргээд тэр орлогоороо дамжаад орон сууцтай болох гэсэн ийм урт хугацааны ийм хөтөлбөр гэдэг юм уу тийм ажил зохион байгуулж үзчихсэн. Энэ бол маш их үр дүнтэй амжилттай сайн явж ирсэн. Энэ туршлагыг үндэслээд бол одоо бас энэ Баянзүрх дүүргийн одоо хэмжээнд явж байгаа бүтээн байгуулалтын ажлууд төр бол энэ одоо орон нутгийн иргэдийг ажилгүй байгаа иргэдийг бол сургалтандаа хамруулад мэргэжил мэдлэгийг олгоод тэгээд энэ бүтээн байгуулалтанд орлоготой болох ийм асуудал бол энэ төрөнд бас хийгдээд явах ёстой зүйл гэж харж явдаг. Их хурлын сонгуул гэдэг бол ямар одоо институцийн ямар хүнийг бид нэр сонгоод байгаа юм гэдэг
тэр зүйлээ бол одоо бас нэг сайн ялгаж салгадаг орон нутагтаа бас хольж солиод байдаг. Юу гэхээр их хурл гэдэг бол хууль тогтоох байгууллага, дээд байгууллага, засаглалын бас нэг томоохон институт. Яг одоо иргэдийн манай иргэдийн гол хүсэж байдаг юм бол одоо хороондоо юу хийсэн, манай их хурлын гишүүний одоо уулзалтан дээр ганц нэг удаа суужсэн. Яг хорооны аж амьдралын талаар нөгөө иргэд их хурлынхаа гишүүдээс одоо юм ажил нэхэд байдаг, юм нэхэд байдаг тийм. Тэгээ яг жинхэнэ энэ нөгөө нэгдэг одоо өдөр тутмын амьдралын одоо шийдэх ёстой тэр хог усны асуудал тийм. Энэ одоо зам талбай, төгжрөл, энэ тоосчлт, одоо цэцэрлэг сургууль энэ асуудлыг ч юм уу яг шийддэг төлөөлөл нь бол одоо энэ орон нутгийн сонгуулийн төлөөлөгч. Энэ хамгийн одоо өөрсдийн өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй ажлыг зохион байгуулах, гардан зохион байгуулах, ярьдаг, хууль тогтоодог биш, яг хийдэг ийм төлөөлөгч нар бол иргэдийн хурлын төлөөлөгч нар юм аа гэж би ойлгож байна. Ер нь ч бас тийм. Тэгэхээр энэнийг бол бас иргэд ойлгож одоо жинхэнэ одоо төлөөллөө яриад байгаа одоо тэ амьдралд нь ойрхон байгаа энэ ажлуудыг хийдэг төлөөлөлтөө сонголтыг хийхдээ маш их төвтэй оролцох хэрэгтэй гэж уриалмаар санагдд юм аа. Тэгээ би энэ Батмунхийг бол одоо сонгуульд оролцож байгаа нас бэлгшээж байгаа. Энэ хүмүүс ч уул нь ингээд сонгуул Монгол гэж боддгоо байсан юм аа. Тэгээд эн чинь нэг хийж хэрэгж явсан ажил нь ингээд өөрийнх нь санаанд нь хүрэхгүй дундаа ингээд одоо тасраа тэгээд олон нийт рүү хандсан товртойхон томоохон арга хэмжээ төсөл хөтөлбөрүүд явахгүй эхэлжсэн ингээд ус төржиж зогсоогоод ингээд байгаа учраас ийм хүмүүс бол за ер нь бол очтой газар нь очиж байгаа хийя гэдэг ийм бодол бол төрсөн болов уу гэж харж байна. Би уулзаг байгаа. Тэгээд Батмунхт бол амжилт хүсье. Иргэд маань сонгоорой. Сэлэн болыг бол сайжруулах төдийгүй олон одоо төсөл хөтөлбөрүүдийн залуугийн санаанд байгаа хаа би сайн мэдхгүй юм зүгээр яг хувь хүний хувьд гэхдээ энэ төсөл дээр орж ирж ажиллаж ясныг харах юм бол бас нэг бариад авсан зүйл дээр сэтгэлээрээ ханддаг. Өөрөөсөө ч одоо самбуу хөрөнгө оруулсан шүү дээ. Зөвхөн энэ өгсөн мөнгөөр нь хийсэн төдийгүй өөрөө хувь аж ахуйн одоо компанитай учраас бас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж энэ төслөө бол дуусгах чи нэр байн хорвоо эдгээр дэмжихгүй байна гэдэг байдлаар ажлын цаана гарсан байгаа. Тэгээд энэ олон ажлууд бол энэ хүний гараар бий болж сайн сайхан болно гэдэг би итгэж байгаа. Тэгээд бүгдээрээ дэмжицгээе Батмунхийгоо гэж ингэж бас завшаан олдж байгаа дээр надад одоо хандаж юм ярьцлага авч байгаа дээр бас ашиглаа хэлчихье гэж. Баянзүрх дүүргийн 4-р хороонд дэвшиж байгаа Галан дэвийн Батмунхийг дэмжиж байна. Яагаад гэвэл Батмунх маань одоо иргэдийнхээ ая тухтай амьдрах, сайн сайхан амьдрахад үнэхээр олон бодит ажлуудыг хийсэн. Үүний нэг бол яах аргагүй одоо сэлб голын төслийг үр гардаж гүйцэтгсэн байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн иргэдийнхээ сайн сайхны төлөө олон ажлыг тууштай хийнэ гэж итгэж байна.